Сайн байцгаана уу ихэм үзэгч сонсогч нараа. За өнөөдөр Frame podcast-ийн ээлж нэгэн дугаар UG Arena-гийн Triton-ы салбараас та бүхэндээ хүрэхэд бэлэн болсон байна. За өнөөдрийн болсон явдал дугаараараа хоёр төрлийн болсон явдлын талаар ярих болно. За эдгээр хэрэгүүд нь бол аль нь 19-р зуунд буюу эхний хэрэг нь 1848 онд болсон хэрэг, Канад улсад болсон хэрэг байгаа. Хоёр дахь хэрэг нь болохоор 1888 онд болсон бас л Умард Америкт болсон ийм хэрэгүүдийн талаар ярихад бэлэн болжээ. За тэгээд үзэгч нартай болон за Батмунх хахтаа өдрийн мэндийг хүргэе. За өдрийн мэнд дэлгэр баттай өдрийн мэндийг хүргэе. Үзэгчтэй болон сонсогчтой бас энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр бид нэр гурван хэрэг жоохон тийм ирээвэр аваа санагдаж магадгүй. Гурван хэрэг байгаа. Нэг нь бол Канадад болсон хэрэг миний сонирхлыг татсан учраас энэ хэргийн материалыг цуглуулад ингээд гаргасан. Хоёр дахь нь бол Америк нэгдсэн улсын тусгай хамгаалалтын газар дээр нэг бас одоо сүүлийн үед нэлээ хөтөчнөр болон аялагчтай анхаарлыг татаад байгаа Mesa Verde гэдэг нэртэй тусгай хамгаалалтын газар. Гурав дахь нь бол би тэрний ном уншсан юм аа. Алигхерний 70 улсын хүүхдүүд гэх 1888 онд бичсэн. Тэр номноос үндэслээд одоо тэр яг тэр алга болсон явдлыг ерөнхийдөө зэгслээд ярихаар юм хөө. Ерөнхийдөө нэг манай өнөөдрийн нэвтрүүлгээр нэг 3 хэсэг хуваагдаж байгаа гэж та бүхэн ерөнхийдөө ойлгож болно. За ингээд манай Дэлгэр бат маань энийг танилцуулсан. За ингээд Дэлгэр батынхаа танилцуулсан дагуу Канадаас эхлэе те. За Канадын улсын ерөнхий мэдээллийг бид нэр Канадад алга болсон Орос улс алга болсон хүмүүс гэдэг дугаар дээр Missing in Canada гэдэг дугаар дээр ярьчихсан учраас энэ удаан үнийг алгасаад ингээд 1848 оны 4-р сард болсон хэргийг ярив. За яг 1848 оны 4-р сарын нэгэн өглөө Канадын хойд зүгт орших тэр Арктикийн үргэлжлэл болох тэр Уильям Арлын эрэг дагуу энэ арал дээр амьддаг уугуулууд гэж ярьдаг тийм нутгийн уугуул эскимосууд Инуитууд залуу улстай хэсэг залуучууд ан хийгээ явжсэн баг. Ерөнхийдөө Инуит залуучууд. За Инуитуудын амжиргаа бол угаасаа л ер нь ан агнуур ангийн мах арьсаа худалдах, за тэгэл өөх тосыг худалдах, загас барих гэх мэтлийн юм дээр л ер нь байдаг учраас загас барих болон ан хийхдээ бол мэдээж маш чадварлаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Ардлын эргийн дагуу мөсөн бүрхүүл тогтсон учраас тэд хэсэг яваад хүмүүс хагалж эрэг дагуу хэсгийг сайн харах боломжтой ингэ болцоож ирсэн баг. Ингээд нэг хэсэг явсан дараагаар мөсөн хан тийм томвтор хатсал шиг болсон байхыг хараад тэгээд тэндээ тэдний хамгийн залуу нь хавцлын өөд авирч гараад цаана юу байгааг харахаар дээш авирсан байгаа. Тэгээд нэлээд цастай, хүүтэн салхитаад бүх юм цайраа харагдчихсан. Яг тэр үед яг юу болж харснаа мэдэхгүй ч гэсэн ямар нэг зүйл байгааг алсаас ингээ бүдэг баалаг орж ирсэн. Харсан байгаа. Одоо нэг юм шуургад нэг юм наашлаад байсан байгаа байхгүй. За ингээ бүгдээ авирсан бусдайгаа дуудаж байгаа байхгүй. Ингээ бүгд авирсан. Гэтэл тэдний олж харсан зүйл нь далаанга хаач биш. Харин нөгөө цагаан хүмүүс гэж ярьдаг сте энэ үчүүд одоо европчууд гэсэн үг те. Байсан. Тэгээд тэр нь бол нэг тийм гэж хэлэхэд хэцүү. Өөрсдийн биеийг захирч чадахгүй байгаа мэт хажин чих тийм хөдөлгөөнүүдээ гаргаж ирсэн. Тэгээд ер нь инуитууд бол тийм байд юм. Цагаан хүмүүстэй харилцаа жоохон муутай. Болж өгөл холхон байхыг хүсдэг. Тэгээд Уильям Арлын ойролцоо хай нэг цагаан хүмүүсийн хөдөлгөөн онгоц загсалж яваа харагдаг ч гэсэн айлал ингээд нэг жоохон харилцаа үүсгэхээс зайлсхийгээд холбоор явдаг юм байна л да. Хамгийн сүүл загалцахаар ирсэн тэр хөлөг одоо цагаан Европуудын хөлөг онгоц бол далаад хэтэрхий далаа нь өөрөө хэтэрхий хөлдснөөс болж мөс гаталж явж чадахгүй төрсөн. Тэгээд тэд ахин салхи намдаж мөс хайлахыг хүлээн хөлөг онгоцон дээр өвлийг өнгөрөх байсан ч яагаад задгаа салхитай энэ эргийн дагуу явган явцгаж байсныг бол инуит залуучууд ихэд гайхсан байна. Тэгэд ингээд би авч явж байгаа байдлыг хачирхалтай гэж байгаа. 40 орчим хүн байна гэж жоохон том чарга чирээ явж байгаа гэж байгаа. Түүнийгээ гадуур битүү хүн гочтгаар хуцсан. Яг юу тээвэрлж байгааг нь ихэндээ мэдэх боломжгүй. Тэгээд ингээд нэг юм зарим ч тэгсэн баг. Зарим жоохон сонирхсан баг. Энэ юу юм болов гэх. Зарим эдний хэрэг бидэрт яваа хамаатай ингээд нэг жоохон нэг тиймэрхүү байдал үүсээд тэгээд юу н холхон байсан дээр гэж бодоод тэгээд явсан баг. За тэгж л нэг аимшигтай ашихаа сонсгдсон баг тэд нарт. Тэгээ нөгөө гайхаад инуитүүд нөгөө хүмүүс биднийг олж хараад довтлох гэж бодоод жад ном сум хамаагүй бэлдээд авслууд авирч харсан чинь нэг нь маш муухайгаар хашгирч байгаад тэгээд бусд нь нэг тоохгүй гэж нөгөө нэг л хашгираалаа байхгүй. Тэгээд урагш нэг алхаал байсан. Алхаа нуртал нэг хажин жигтэй алхаатай байсан гэж зомби юм шиг тий. Тэгээ удалгүй нөгөө хашгирч ирсэн газар дээр тэрийгэд унаад өгсөн. Таталт өгж байгаа юм шиг. Тэгээд чаргыг чирж явж ирсэн хүмүүс хэв нэг нөгөө хослохыг хуулаад нөгөө унсан хүний чарган дээр ачаар нэмж тавиад тэгээд ястай. Тэгээд яг нөгөө хүний чарган дээр тавих гад нөгөө хучлахаас өгсөн шүү дээ. Энд дээр нэг амар дүр зэрэг гарч ирж байгаа. Атж явсан ачаа нь үнийн ихтэй овоолсон цогцлууд байсан. Энэ мөчид инуитүүд юу ч хийх завдалгүй өөрсдийн тосгон зүг яавчтан буцацгаасан. Тэгээд тосгондоо очоод болсон явдлыг хийлээд
тосны хүмүүс ярилцаад магадгүй энэ цагаан хүмүүс хоол хүнсний хангамжийн дуустаас болоод хөлөг онгоцоо орхиж хоол хүнс хайх магадгүй анд явцгааж байгаад аргаа бараад өлбөрч одоо өнгөрсөн нэгнийгээ идэж байж болох юм гэсэн юм дүгнэлтэнд хүрсэн байна. За ингээ маргааш нинүүчүүд яг тэр цагаан хүмүүсийг анх харсан тэр газартаа далайн хавны мах ахиухныг аваачиж авч очоод их очсон байна. Туслах гад. Тэгсэн тосны хүмүүс хэрэг үнэхээр бодсон зүв бол тэр хүмүүст хоол хүнс болох юм өгч туслах хэрэг тэд дайсгалсан шинжтэй байгаад байвал эв түнжинтэй байх бэлэг сэтэл болгож болох юм гэж сэтгэцгээсэн байна л да. Ингээд тэр инүүдүүдийг ирэхэд тэнд хүмүүсийн бараа сур ерөөсөй байгаагүй. Тэд мөрийг нь дагаад жоох явсан байна. Тэгээ өчтөрийн мөрийн цасан дээр маш тодхон үлдсэн байсан учраас тэд далайн эрэг ус хоёрын зааг дээр тэдний төр отголж байсан газарт нь хүрсэн байна. Тэгээд гал төрж байсан хэсэг харалсан газар тогоо шанаг зэрэг байсан. Хэрв тэд үнэхээр өлсөж байсан бол яагаад тогоо шанагаа үлдээсэн юм бол гэсэн асуулт гарч ирсэн. Бас тэд төлөө модоо тэр жигт нь орхисон ачирхалтай санагдсан байна. Ингээд энэ үеүүд хөлөг онгоцны зүг алхаад нэгэнт орхигдсон учраас дотор нь ямар нэгэн үн хөрөх зүйл байхгүй ч ядаж л ямархуу байдлаас болоод тэр хөлөг онгоцоо орхиж явах босныг мэдхээр зорьсон байна. Ингээд хөлөг онгоц руу гарсан. Хөлөг онгоцны тавцан дээр онцгой мэддэхүй зүйл байгаагүй дотор нь орж үзэхээр шийдсэн. Гэтэл хөлгийн дотор цэв цэвэрхэн, тоглог, унтлахын өрөөнүүд нь цэвэрхэн, бүх орц найрлага нь бэлэн галтгоо, бүр хятад тоол хийгээд эзсэн ч болохоор тийм бүх зүйлс байсан нь гайхсан байна. Тэг яагаад хөлгийн багийнхан хүнс тэжээл хангалттай байхад бууж цасан шуургатай эргийг зорих болов бүр тоглоомын өрөө, тухлаг унтлахын өрөө, лаацтай хүнсний бүтээгдэхүүнүүд хүнс нөөцлөө агуулхаа хаяад яагаад бүгдээрээ гараа явчихв. Энэ бүхний учрыг гэдэг тухайд бол олоог байна. За ингээд 40 хүний амийг авч одсноос одоо яг эн чинь нэг юм юу одоо энэ хэрэг чинь 1848 онд болсон хэрэг шүү дээ. За энэ хэргийн сэжүүрийг тухайд олоо. Яагаад энэ хүмүүс ингээ ийм байдал үүсгвэ гэдэг. За тэр өвөл явдлаас болоод тэр одоо нэг хөлөг онгоц ингээд гацаад ингэснээс одоо 40 хүн нас орсон байт юм билээ. 40. За яагаад нас орсон шалтгааныг бол тэр үйл явдал босоос 130 жилийн дараа тайлсан л да. За яаж тайлсан гэхээр лаазсан бүтээгдэхүүний баглаа болох тэр лаазыг хийхэд ашигласан хар туулганы хордлогод өртсөн болж таарсан байна. За хар туулганы хордлого гэдэг нь юу гэхээр хүний оюун санааг үүмүүлдэг. Сэтгэл зүйн янз бүрийн байдалд оролдог. Ерөнхийдөө ингээ эврэл авахана алдахад хүргэдэг юм байна л да. Тэгээд тэд нар ингээ даршилсан ногоо тий. Ингээд нөө яг ерөнхийдөө тийм хар туулгаар хийсэн хар туулганы орцтой юм саунд мах хүнсний бүтээгдэхүүн нөөцлөөд хадгалцаад тэгээд тэрийг идэхээр тэр нөлөөнд нь ордог юм байна л да. Ингээд одоо эрүүл ухаанаа алдсан хөлгийн багийнхан бол бүгд хөлгөө орхиод ямар нэгэн хорогдох байр хоол тэжээл хайж явсан ч гэсэн замдаа нэгнийгээ одоо өсвөлэн магадгүй хордлох улмаас алдсаар зүгээр орхиж явж чадлаа. Ядаж цогцыг нь цуглуулж хаашаа ч юм хизээ ч юм юун ч юм зорж явсан үхлийн маш шиг юм яваад ингээд инээчүүдээр тэрийг л олж харсан байгаа байхгүй. Тийм дүр зургийг. Харин тэр хүмүүсийн отголж байсан одоо газрын тогоонд одоо газарт ингээ очиод үзэхэд бол тогоонд чанж байсан зүйл нь малын амтны мах биш хүний мах байсан байхгүй. Гавлын яс за мөн одоо тэр тарих мархийн хүртэл босгож идсэн байгаа байхгүй тий. Тэгэхээр ингээд ийм их үзүүл болоод ингээд юу бас тэнд өөрөлд хайртаад тэгээд нөхдөө дарсалсан нөгөө юугаа идээд тэмцсэн санаа тархинд нь нөлөөлөд тэгээд эрүүл ухаан алдаад ирэхэд бүгд гараа явсан баг. Тэгээд тэр нэг юм хачаачин алхаад хачаачин хөдлөөд байсныг бол тэгж тайлбарлаж үзт юм байлаа. Тэгээд энэ нь бол ер нь хар туулганы юугаар хийсэн орчлогоор хийсэн энэ хордлогонд орж ийм хүү байдал гаргасан байна гэдэг юм. Тэгээд энэ дэр би энийг судлаад яаж хат нөө Джон Франклин экспедиц шүү дээ. Тэнд гацдаг. Бэлгүн ах гуруулаад далаачны 4-р дугаар дээр ярьжсэн да. Тэдний нөөцлж явсан хүмүүс нь бас юутай байдаг байхгүй. Ард туулганы орцтой байхгүй. Тэр лаазнууд нь. Тэгэхээр тэр яг хадгалт мадгалтын л Тэгтээ хар туулга тэгтээ бүр хүний хүн итгэж хүрнэ гэдэг. Тийм байх. Ерөнхийдөө ингээд ухаан санааг айгүй орон гарan болгодог гэдэг байгаа. Тэгэхээр нөгөө Джон Франклины багийнхаж айгүй учир бүтүүлгээрс тэнд гацаад алга болцсон шүү дээ. Тэгэхээр магадгүй ийм бас тохиолдсон гэж магадгүй гэж би зүгээр л тэдний ч баг хөлгөнд шолтдоггүй л. Тийм. Юу ч байдгүй шүү дээ. Тэгээд нөгөө ийш тийшээ тараад явсан мөрөл болсон. Тэгээд өөр юм болоогүй шүү дээ. Джон Франклин экспедиц чинь хамгийн амар экспедиц Арктик тийм. Тэр чинь тэгээд одоо 40 40-үлээ хоёу ухаан баларна гэдэг чинь бас айгүй сайн. Яг нөгөө бүгд тэгээд нөгөө яг тэр нөгөө хүнсний бүтээгдэхүүнээс л болсон байгаа байхгүй лаазсан. Тэр л
гол юу байсан гэж айгу тэр их сонирхолтой санагдаад энэ юунд өнөөдөр бид нар оруулсан. За дараагийн хэрэг. За дараагийн хэрэг Месса Вердигийн үндэсний хүрээлэнд алга болсон авирагч. За энэ авирагч бол тун туршлагатай. Энэ Месса Вердигийн үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 1906 онд Америк нэгдсэн улсын тухайн үеийн ерөнхийлөгч Теодор Рузвельт гэж байсан шүү дээ. Теодор Рузвельт айгүй их олон газрыг юу хийсэн бэлээ? Хамгаалтанд авсан бэлээ. Өөрөө ч их аялдаг, ан хийдэг. Одоо нөгөө Теодор Рузвельт гэдэг нэрээс чинь Теди гэдэг үг гарч байгаа. Теди бэр шүү дээ. Теди баава тий. Тэгээд нөгөө ан хийж явж байхдаа нэг бамбрууш олоо тий. Тэрийг хамт явж исэн Теодорын нэр Теодор гэдэг чинь Теди болт юм ба шүү дээ. Хөөрдөд. Тэгэхээр нөгөө Америкт нэг тоглоомод байдаг шүү дээ. Ийм баава бамбрууш одоо баава гэх юм уу да Теди бэр гэдэг шүү дээ англиар. Тэгэхээр энэ Теди гэдэг үг нь Теодор гэдэг үг байгаа байхгүй. Тэгэхээр Теодор Рузвельт бол энэ Америк нэгдсэн улсад маш олон газрыг одоо тусгай хамгаалалтаа одоо ч миний мэдж байгаагаар бол Denali байна, нөгөө Grand Canyon байна. За тэгээд одоо энэ Mesa Verde байна. Өөрөө энэгээр их явж аман хийж исэн хүн байна. Хэмжээний хувьд бол яг 52200 биш 52585 акр гэж байгаа. За энийг нөгөө евро шилжүүлэхээр 212 км квадрат метр. Тэгэхээр тийм том биш юм биш. Тий, нэг том биш таарч байгаа. Тэгээд археологчид болон түүхчдийн ирэх дуртай газар Месса Вердигийн энэ газар бүр эртнээс хүмүүс суурьшиж амьдардаг байсан гэдгээр нэлээд алдартай. За энэ газар аялахаар ирсэн Техасын уугуул Мичел Дейл Стерлинг гэх залуу Колорадогийн Месса Верди үндэсний байгалийн одоо энэ цогц сурт газарт энэ уус тунд гэр бүлээсээ тасарч алга болсон баг. Орос руугүй. За энэ ер нь бол энэ бол нэг юм түүхэн газар юм билээ. Индианчууд уугуулууд амьдарч ирсэн. Тэгээд гид алга болсон. Бас нүүс юм шиг байна. Уугуулууд энэ чинь бүр нэлээд дээр. За байгалийн тогтц үнэхээр үзэсгэлэнтэй. 600 жилийн тэртех ийм шаан бичээс чулуун дээрх бичээсээ улмөр олдсон. Одоо эд үлгийн зүйлс нь 5000 гаруй байдаг. Тэгээд эртний хот байж байгаад нурсан балгас сууц зэргийг багтаас нэг тийм Кивас хотын туйрч бас байдаг. Ерөнхийдөө нэг ийм хүмүүс амьдардаг гэж хаад алга болцсон тийм нүүцэн тийм газар юм шиг байна. Бидний яг одоо энэ түүхэн дээр ярих гэдэг байгаа энэ Дейл гэдэг залуу 51 настай. Эцэг их бол эхнэрийнхээ хамтар Колорадогоор дамжаад Техаст хүртэл аялж амрах төлөвлөгөөтэй ирсэн байна. Ингээд 2013 оны 6 дугаар сарын 29 бол Дейлийн гэр бүлийн хувьд зам дээр өнгөрөөх одоо юу гэдэг зам дээр өнгөрөөх өдөр гэж төлөвлөсөн, зам дагуу өнгөрөөх өдөр гэж төлөвлөсөн байсан ч гэсэн машинд баг зэрэг саатал гарсан учраас ойролцоо байрах тэр Месса Верде ууланд гарч баг зэрэг авиралт хийж болох юм гэж хоорондоо ярилцаад тэгээд Дейл ч өөрөө чамгүй туршлагатай байсан учраас энэ санаачлахыг гаргаад тэгээд бусдыгаа манлайлаад явсан баг. Ингээд мэдээ өгөх төв дээр өөрөө төрүүлээд ирсэн. Тэгээд гэр бүлийн бусад 3 гишүүн түүний араас гарч ирэх үе Дейлийн характер 400 м-ийн зайд байлгаа эртний тосхны тойр нэлээд татсан байна. Би шинийг явчаад ирээ. Явахаар шийдсэн баг. Ингээд маш богинохон авиралт хийчихэд ирнэ гэж бодсон учраас ус аваагүй нэг тийм юу яагаагүй олигтой авч байгаагүй дөнгөж авирч эхлээд зам ингээд 2 салт юм байна тийш одоо яг одоо тэр явж исэн зам тэнгууд нь өөрөө баруун гарт талынхан гэтээ миний сүүл уншнаа тэр нь арай нэг тийм тойруу зам юм шиг байна бартаа ихтэй өөрөө тэр замыг сонгосон байгаа байхгүй тэгээ яг авиралтай ихлэ дудааг багт нь өөр нэг гэр бүл дээлтэй зөрөөд яг нь сайн өдрийг сайхан өнгөрүүлээрээ сайн яваараа гэдэг нэг сайхан наарлаг өдөр байж шүү маш шүү гэдэг нэг жижигүрийн үгнүүдийг солилцдог гэсэн тэгээд явсан байна. Түүнийг харсан хамгийн сүүлчийн тохиолдол болсон. Бас нэг харсан мэдээлэл байдгийг. Тэгэд яг Дейлийн явсан жимийг харахад нь хадны зураг ба штэ. Хадны зураг руу ирэхэд чиглээ явсан байна. Ингээ гэр бүлийнхэн бол яг хэдий Дейл санаа зовж эргэж ирэхгүй байгаа талаар ерөөхдөө мэдээд. Тэгээд ер нь бол яг уулын тэр тусгай хамгаалалттай газрын удирдлагт бол тэр Дейлтэй таарсан гэр бүлтэй ярилцж үзэхэд бол тэгсэн байна л да.
хадны зургаар явдаг жимээр бол явсан. Тэрийг бол бид нар мэдэж байна. Ер нь бол тийшээ явлаа ингээ хадны зургуудаа үзчихэд ирлээ хэд яг 1-2 цаг л болно. Максимум 2 цаг болоод ирэх ёстой гэх. Тэгээ нүүд нь байдгүй. Ерөнхийдөө нэг юм тойрог юм шиг байна. Тэр газар нэг алхахаар ингээд салж яваад нөгөө хадны зураг мургаа үзчихэд нэг юм тойрог болоод ирдэг. Болоо ороогоод ч юм уу те. Луп байгаа байхгүй. Луп гэж ярьдаг шүү дээ. Ингээд тойрчод ирдэг. Тим аяалаа. Энэ 2 цаг болно гэж байгаа. Тэгээ нүүд нь байдгүй. За ингээд явсан маршрут ойлгомжтой. Чиглэл нь ойлгомжтой. Юу үзэх гэж явсан нь ойлгомжтой. Мөн түүнийг өмнө нь бид бас ус авч яваагууд нь бас дурдж ирсэн те. За ингээд утас нь бол байсан гэж гар утас нь. За ингээд Месевердегийн уус тэр чигтээ сүлжээ те. Олох итгэл найдар бол үнэхээр л өндөр байсан. За ингээд дээл алга болсон өдрийнхөө оройн 7 цагийн алдад яаралтай дуудлага ирсэн гэснийг мэдээ олсон ба дээлийн утаснаас. Юунаас. Тэгээд ер нь гэхдээ утсаар ингээ байршиг нь олох гэм боломжтой болчихж байгаа байхгүй юм чинь. Тэгээд сүлжээ бол хаасаагүй байдаг гэж байгаа. Тэгээд тэгсэн чинь дээлийн утас ерөөсөө сүлжээнд дахиж орж ирээгүй гинэ. Унтарсан ч юм уу. За хайгуулаа эхний 2-7 хоногт уулын ирлийн багийнхан болон эрен хаах тусгай багийнхан ажиллаж үнэс нохтуудыг олноор нь ашиглаж байсан ч гэсэн эд мөрийн зүйлс янз бүрийн зүйл бол олоогүй. За ингээ үргэлжлүүлээд хад хавцал эрэг одоо энэ эрэг дагавх газруудаар шалгахад нарийн мэрэгсэн багийнхныг дуудсан ба уулчт молцдаг. Ингээд дрон ирсэн, хаданд авирагчид ирсэн, дулаан айл руу төхөөрөмжтэй нисдэг тэрэг ирсэн. За ингээд маш их ажилласан боловч дээлийн хаан угааг олж чадаагүй. За энэ үйл явдалтай холбоотой нэг баримт байгаа нь дээлийг алга болсон өдөртөө ойролцоохон мөн Месеверде ууланд авиралт хийж явсан Жоди Петерсон гэх эмэгтэй тэгж ярьсан байна. Яг тэр энэ үед надад тусламж хэрэгтэй байна гэсэн эрэгтэй хүний хоолойг сонссон гэж алсан. Тэгээд тэр хариу сонсгоч та айл хавьд байна, хин нэгэн байна уу гэхчлээ хашгирсан ч гэсэн хариу сонсогдоогүй. Тэгээд Жоди өөрөө тийм туршлагатай авирч байгаагүй ч гэсэн ерөнхийдөө ингэсэн байна. Тэр дуу чимээ гарсан газар руу өөрөө явчих гэхлээр нэгдүгээр өөрөө туршлагагүй аялагч учраас жимээсээ гараад явчлаа гэхэд би буцаад жим рүүгээ орж ир чадахгүй байх гэж бодоод ер нь буужчод тусламж дуудаа гэдэг тэгсэн байгаа юм л да. Ингээд ажилтнуудад бол юу сонссон тухайга дуулгасан. Тэгээд Жодигийн яриаг сонссон цогцлбор газрын ажилтнууд бол санаа намарсан байдлаар за бид өчигдөр бас тэр аваар хайвж явж байхдаа хин нэгний хоолойг сонссон юм шиг санагдсан юм аа. Ашгүй бид түүнийг баттай тэр аваас олох юм байна гэд бүсгүй талгаснаа илэрхийлсэн баг. За Жоди тэр өдөр уулнаас буугаад Колорадо дахь гэртээ ирж амраад маргааш нь алга болсон зэрийг олсон тухай мэдээ одоо сонсон доо гэж найдаад хүлээсэн баг. Тэгэхээр дээлийг бол олоогүй. Түүнийг олохоор 70 гаруй нэг бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байгаа талаар мэдээг бол сонсоод их гайхсан баг. Яагаад олохгүй байгаа юм бол гэдэг. Ингээд олон тоон хүмүүс уулан дээгүүр бас хад асгаар хайгуул хийж нисдэг тэрэгнүүд агаараас мөн ажиглалт хайлт хийсээр байсан ч гэсэн дээлтэй холбоотой юм өрсө олж чадаагүй. Ингээд энэ хэргийг бол 7 жилийн дараа буюу 2020 оны 9 дугаар сард яасан баг. За нэг нэрээ нууцсан уулчин гэж байгаа. Дээлийн цогцыг олсон талаар мэдээг өгсөн баг. Тэр нэрээ нууцсан. Дээлийн цогцыг олж мэдээлсэн гэдэг цагдаагийнханд уламжлаад ингээд дээлийг олсон уулчид яагаад нэрээ нууцсан босныг лавлахад бол гэсэн байгаа юм л да. Ер нь бол юм байна. Тэр паркинг аялж болохгүй гэсэн тэмдэглэгтэй газруудаар аялах юм бол торгуултай юм байна л да. Тэгэхээр тэр торгуулийг төлөхгүй ч юм уу тэр торгуул яахгүй тул нэрээ зориуд нууцсан аахгүй тэр хүн болоод тэгээ өөрөө ч нэлээ хүнд газраас авиралт хийжсэн байлээ. Ингээд 2013 он дээлийг алга болоод удааг авахад тэр авир хит удаа мэрэгжлийн авирагчид бас явж шалгасан тухай тэр хэргийн тэмдэглэл дээр бол тусгагдсан байдаг. Тэгээ яагаад 7 жилийн дараа олдох болсон нь бас нэлээ сонирхол татж байгаа. Дээлийн хамгийн сүүлд алхаж яваад харагдсан газараасаа ер нь нэг 6.7 км зайтай жимгүү замаар яваад тэнд хүрсэн болж таарч байгаа. За мөрдлөгийн багийг ахалж исэн мөрдөгч Жорж Дэвис гэдэг хүн уулнаас олдсон цогцыг бол дээлих гэдгийг тогтооход тэгээд яаж цогтоосон гэхээр угсаа ойлгомжтой байсан. Жолооны өмнөх байсан, иргэний өмнөх нь байсан, биеийн байцаалт гэж ярьдаг шүү дээ. Тэгээд банкны карт зэрэг бүгд байсан. За цогцтууд мэдээж нар салхинд олон жил байснаас болоод яснаас дээж авч шинжлэх боломжгүй болсон тухай бас өөрөө мэдгдсэн байна. Энэ уулын цогцлборт газрын ахлах ажилтан Клиффийн мэдгдснээр бол дээлийн цогц олдсон газар нь өндөр хавцлын доор нэг завсар газар байсан гэж байгаа байхгүй. Тэгээд дээл яг тэндээ нас барсан гэж бодож байгаа тухайгоос өөрөө шууд хэлсэн л дээ. Биеийн гадаад байдал болоод хэвтэж байсан байрлалаас үзэхэд гадны ямар нэгэн хүч хэрэглэж одоо
охироосон байдал анзаарагдаагүй. Цогцод хийсэн шинжилгээг бол гадны ямар нэгэн хүч хэрэгэлсэн, зэрлэг амьтны дайралтанд өртсөн уул мөр байгаагүйгээс үзэхэд бол шинжилгээ дутагдсан яасан ба шингэн дутагснаас болж гэж байгаа. Одоо ерөнхийдөө тэгж таамаглаад байгаа юм да шингэн дутагснаас бол dehydration гэдэг чинь тий. Dehydration гэдэг чинь англиар тий. Тэгээд толгой нэргээд хавцлын голоор унсан байх магадaltaй гэж үзсэн байна. За эд халуунд ганц цаг хүрэхгүй ирж очихын 800 м орчим яваад тосхны төрийг үзчихээд ирнэ гэж төлөвлөж байсан дэйлийн хувьд бол төөрөөд жимээсээ гарч явсан ийм таамаг байгаа. Ингээл манай хоёр жимээсээ гараад тэргээр бодлоо ингээ явцсан. Гэхдээ 2-7 хоногийн туршид тасралтгүй нохотоо одоо эрлийн багийнхан түүний үнэрийг одоо олохоор идэвхтэй хайж байсан учраас аль нэг үнэрч нохот түүний үнэрийг авах ёстой байсан. Гэхдээ тийм ерөөсө болоогүй. Энэ хэргийн тухай мэдээллийг цуглуулахаар юу яасан ба? Ойр орчмын газар нутгийн тухай судалж үзэхэд нутгийн уугуулууд гэж одоо байд юм байна л да одоо Навахо. За тэнд Навахо гэж омог байд юм байна. Үтэй гэж омог байд юм байна. За энэ хүмүүс бол Mesa Verde рүү зүглэх нь байтугай бүр ойр орчмоор дайрч өнгөрөхийг цээрэлд юм байна. За яагаад гэсэн чинь Навахо омгийн хувьд ингэж юм байна. Тэр хавийг их дээдл шүтдэг юм байна. Тэр одоо манайхаар бол одоо ингээд ариун онгоц шүтэнтэй бол гэдэг бол үтээгийнхэн бол энэ бол муу энергитэй газар ерөөсөө олигтой юм болдгоо гэдэг. За тэгсэн чинь манай тооллын буюу тэ манай эрдэнэ гэж ярьдаг сте 1200-аад оны үед энэ газар 30,000 орчим пибланчууд гэдэг одоо тэний хүмүүс аж төрж байгаад нутгаас сэлгэсэн гэж яриад байгаа. Нүүсэн. Ямар ч шатханаас гэдэг нь тодорхой биш. Эрдэмтний хувьд бол энэ маргаантай сэдв байдаг. Энд нэг юм муу өрөө өвчин зүйл байдгүй. Эсвэл ган гачиг байж болно те. Эсвэл одоо усны нөөц дууссан байж болно. Эсвэл тэргээр явдаг гэсэн нэр уугуул иргэдийн тэр янз бүрийн худалдааны зам ам ч юм уу өөрчлөгдсөн байж болно. Эсвэл дайн болсон байж болно. Эсвэл тахал гарсан байж болно те. Ямар ч байсан 1280 оны үеиг гэхэд бүгд тэндээсээ алга болсон. Эсвэл нүүдэлсэн гэж байгаа. За уугуул иргэдийн дунд ам дамжин домог мэт яригддаг яриагаар бол Mesa Verde-гийн ойролцоо үе муу үйл явдал болдог. За энэ домогтой бол тэр домог бол яг Чинди гэж өөрсдийнхөө нэрээр нэрлэдэг байгаа. Чинди гэдэг. Чинди буюу тэр яг Чинди гэдэг тэр муу юм болох үйл явцыг л Чинди гэж нэрлэдэг юм байл л дээ. Тэгээд тэр Чинди болох үед энд уулсаар нутгалж буй хүмүүсийн бие олноороо өвдөх, ухаан санаа самуурах, аж амьдрал нь дороотох, зарим тохиолдолд нэгнээ алах, амиа алдах эрсдэлтэй ийм зүйлүүд бас болдго юм байна л да. Тийм учраас ер нь бол Mesa Verde-гээс хол байх нь бол үлцээтэй шүү гэж юу загт юм байна л да. Тэгэхээр дээлүүд бол ийм байсан бач таадаг. Усгүй удаан хугацаанд авиралт хийж цагаагаар халуун нөхцөлд нарсан улмаар ухаан санаа нь балгардсан байж магадгүй. Эсвэл нутгийн уугуул иргэдийн домогт өгүүлдэг шиг чөтгөрийн гэмээр ямар нэгэн сүнслэг далд энергийн урсгалын хүчинд автсан уу гэдгийг бол энд хоёр таамаг дээр ерөөхдөө хүмүүс ярьдаг. Тэгээд лог тест дараалаас тайлбарах бол ямар ч боломжгүй л гэж л энергийг үздэг юм байна л да. Тэгээд Mesa Verde болсон юм. Юм хотын туйртай, хадны сүг зурагтай. Тэгээ бас нутгийнхан ер нь тэгж муу ёрын газар гэж ярьдаг тийм. Тэгэхээр уугуулуудын юу их зөндөө юу байдаг шүү дээ. Одоо шинэ тэр нөгөө Канадад нөгөө толгойгүй хөндий чинь бас уугуулуудтай холбож их тайлбарладаг. Нөгөө сүсэг бишрлийн уус гэдэг манай зөргөө бүтээр хийжсэн юм да. Сүсэг бишрлийн уусад бас индиан уугуулууд нь очдгоо, ойртдгоо. Тийм одоо за одоо Беннингтоны гурвалжны ойд байна. За мөн одоо Bridgewater-ын гурвалжны ингээ манайхан хийжсэн манай брин подкаст. Тэгэхэд тентгийн ойд бас ордгоо, ойртдгоо, индианчууд нь ойртдгоо, цагаан хүмүүс нь орохоор алга болчиход байдаг нэг тийм сонирхолтой юм газар байдаг. Тэрний нэгтэй адилхан Mesa Verde гэдэг ийм бас нэг сонирхолтой газар бас байгаад байгаа. За дараагийн хэрэг одоо маань юу байх вэ гэхээр Allegheny гэдэг уул байдаг. За энэ ном байдаг юм а. Чарльз Маккартигийн бичсэн. Allegheny алга болсон хүүхдүүд гэдэг. Энэ уулын тэнд нутгалдаг байж байгаа тэндээс алга болсон хүүхдүүд байгаа байхгүй. Ер нь номын зохиогч бол яг тэр ном бол өөр жоохон фикшн жоохон гэдэг нэг хүний санаа бол орцсон. Гэхдээ энэ бол бодит явдал дээр тулгуурлаж бичсэн ном байгаа байхгүй. Тухайн Индиана мужийн тэр үед бас тухайд Индиана мужид хумхаа өвчин их тарсан юм байлээ. За ингээд яг номноос нь жоохон ингэ ярих юм бол Samuel Cox гэдэг хүн 1815 онд төрсэн. Эхнэр нь тэр Suzanne гэдэг 1800 хэд онд ч үлээ. Арай жоохон дүү байдаг. Тэгээд гэр бүл болоод энэ хоёр гэр бүл болоод ингээд удалгүй хоёр хүүтэй болоод 1851 онд Индиана муж руу нүүж ирээд
За тэгээд тэр зохиогчийг бичиж байгаагаар бол Индиана мужи хүүхэд өсгөхөд маш бэрхшээлтэй газар байсан болж таарч байгаа. Тэгээд хумхаа өвчнөр гэр бүлээрээ өвдөө тэндээс амьд гараад буцаад Пенсильвани мужи руугаа нүүгээд тэгээд тэр Spruce Hollow гэх ойн дундх буйдах хэсэгт өөрсдийн байшингаа барьж амьдрахаар төлөвлөсөн баг. За энэ дээр болохоор юу яаж байгаа юм л да. Тэр Питтсбургийн нэгэн жижиг тосхон байд юм байна. Тэр Бэдфорд гэдэг. Тэгээд Алпакийн нууруудын тэр нэг уулын үргэлжлэл байгаа. Тэгээд Алекхений уулсын бэлд нэг юм байрлалдаг. Ерөнхийдөө тэр уул нь ингээд нэг юм байшин бол уулынхаа бэлд. Тэгээд шууд ингээд уул руугаа өгсгөрөө мод олоо авчдаг. Ой олоо авчдаг. За тэгээд байгальд илүү ойрхон байсан агаарт байсан учраас хүүхдүүдийнх нь эрүүл мэнд огцом сайжирсан гэж. За тэгээд амьдрал нь айгүй хэвэн болсон. За ер нь бол нүүж ирснээс хойш 5 жилиг бол маш амар жимэр өнгөрүүлсэн. Гэхдээ 1856 оны 4-р сарын 24-нд болсон үйл явдал бол Коксын гэр бүлийн хувьд бол аимшигтай хар дарсан өдөр болно гэж тухайн үед бол магадгүй энэ зүудлэг болох л та. Тэгээд Коксын гэр бүлийнхэн энэ үед бол ам бол зургуул болсон гэж байгаа. Хумхаа өвчин тусаад идэрсэн 2 том хүү байгаа. За энэ том хүн Жорж. Тэгээд тэр тухайн үед 7 настай байсан. За тэгээд Жозеф баг хүн те удах хүн. Энэ нь болохоор 5 настай. За мөн тэгээд нүүж ирснээс хойш мэндэлсэн Сара, Анна гэдэг 2 охин мэндэлсэн. Ингээд тэдний эцэг Самуэль, ээж Сюзанна нар өглөөний цайгаа уухаар бүгдээрээ ширний ард ингээд сууж исэн баг. Тэгсэн чинь нэлээд зайдуу мод тал руу ой тал руугаа нохой хутсан баг. Өөртөөх нь нохой нэг юм харсан юм шиг авч шүүг ингээд боргоод хуцаад гисэн. Тэгэнгუთ нь гэрийн эзэн Самуэль гараад юу болсныг шалгах гад байшингаас гарсан. Нохой өглөөд ерөөхдөө тэргээр нэг хэрэм зурмурам шоглсон болоод ингээл хөөн тоглож явдаг юм байна л та. Тэгээ энэ удаад бас нэг тиймэрхүү зүйл болсон биш үү. Самуэль нохоогоо нилээн салхилуулж байгаад гэртээ буцаад дагуулж ирээд байшинд ороод бусдтайгаа нийлж суугаад цайгаа уухаас суусан чинь хөвгүүд байхгүйсэн баг. Одоо нэг хоолны ширээн дээр. Тэгээд эхнэрээс асуусан баг. Хүүхдүүд айцсан бэ гэдэг. Тэгсэн чинь Сюзанна хөвгүүд нь чамаа гарангууд нь араас чинь удлуу гарсан штэ гэд нөхөртөө хэлсэн байхгүй. Чиний араас гарсан штэ. За ингээд чамтай ламп байгаа юм байх гэж бодсон штэ гэсэн нөхөр. Мөг би чамд гэртэл байгаа гэж бодсон. За ингээд нөх хүүхдүүд гараа авцсан байхгүй. 4 хүүхд нөрүүлэх гэж байна. 2 том нь. 2 том Жозеф тэгээ 2 том хүүн гарцсан байхгүй. 2 охин нөлдсөн. За ингээд хүүхдүүд араас нь гараад уул руугаа яваад тэгээ төөрсөн юм шиг байна. Тэг яг Самуэлийн хувьд өөрөө тэр хавьд бас ингээд мод цодыг ингээд тэгшлээд янзлаад хүүхдүүдээс тоглох талбай бод гаргаж өгсөн юм байна. Тэгээд хүүхдүүд нь бас нэг уул муул руу жоохон гүнхээ сонирхох гээд байт юм байна л да. Тэгэнгუთ нь заа окей болно штэ гээд нэг үе жоохон тоглолтог байсан юм байна. За тэгээд тэгж бодоод нөгөө зассан модуудын огтлоо зассан газар мазар очиж үзчих тэндээ байдгүй. За тэгээд аль замаар хаашаа явсан ерөөсөө тодорхойгүй. За чадахчнээгээр л хөвгүүдийнхээ нэрийг дуудаж хайж үзээд мэдээж тусыг олоогүй учраас буцаад гэртээ харчихсан. Тэгээд яг нөгөө би энд байж хооронд буцаад харьцсан юм шиг байх гэж өөрөө бодсон юм шиг байна. Тэгээд за би дүүл буслаа гэд хараад очсон ч байхгүй. За ингээд 20 хөршүүддээ хилээд ойр хавийнхаа хүмүүст хилээд хүүхдүүд алга босныг мэдэгдээд аль болох олон хүн цуглуулад ингээд хүүхдүүдэд хайсан. Хөршүүд нь морьтой явган гэд ойг самнаад ирэл хайгуул болоод илүү олон хүний тусламжийг авахар тааралцсан хүмүүстэй ч гэсэн тусламж хүсэж явсан. За ингээ хүмүүс ингээ араас нь нэгдсэн. За ингээд хэдхэн цагийн дараа гэж байна. Самуэлийн гэрийн гадаа 200 хүн зугсан гэж байна. Тэгээ ирлийн багт оролцгоо. Ингээд ойд бага насны 2 хүүхэд төрсөн учраас аль болох хурдан олохгүй бод тэд араатай амьтны дайралтанд өртөг хосгож одоо нас барах ч гэдэг юм уу те гимтэх юм эрсдэлтэй учраас фермерүүд үнэ малаа саалгүй орхисон байгаа. Дэлгүүрүүд хаасан ажилтны нэг нь ажлуудаа хойш нь тавиад яаран сандар ирсэн. Ерөнхийдөө л ингээл тэр комьюнити чигээл ингээл хөдөлгөөнд орж байгаа. За нар жаргах төгөхөд тухайн үед тэр оройн маш хүчтэй салхилаад за шуурч гисэн байна. Тэгээ чөндөө бол цас орсон. Ингээ хөвгүүдийг цагтаа одоо уралдаж л олохгүй бол тэд ийм хүйднийг бол давахгүй гэдэг нь тодорхой. Тэгээ хэдийгээр цасан шамрахтай хүүтэн шүн байсан ч гэсэн үйл ажиллагаанд хүмүүс бол хайсаар байсан. Шүн маш хүүтэн байсан учраас хөвгүүд хэрэг гал хараад дулаацгаар ирэх байх гэж бодсон юм шиг байна. Тэгээд айгүй галуудыг асааж энд тавьсан. Тэгээд нөгөө унтраал зарим нь ингээл манж хоноол тэгээд түүдүүд асаас тавьсан боловч нэмэр болоогүй. Тэр шөндөө хүүхдүүдийг олж чадаагүй. Илүү олон хүний тусламж хэрэгтэй гэж бодоод морьтой хүмүүсийг ойр орчмын нутгуудаар алга болсон хүүхдүүдийн тухай мэдээг дуулгаж хайлтсах хүмүүс нэмж авчруулахаар явуулсан байна. Ингээд хүүгүүд алга болсноос хойш 2 дахь өдөр нь тэднийг хайх хүмүүсийн тоо 200-аас 1000 болсон.
өшөө илүү хүнд ажиллагдсан гэсэн үг тийм. Тэгээ нэмэгдэж ирсэн хүмүүс шинэ газруудаар хайж эхэлсэн, морьтой уул руу өсөж эхэлсэн. Өмнө нь хайгуул хийсэн хүмүүс одоо асаасан түүдүүдийн эргэн тойрон болон одоо шүн анзаарагдаг өнгөрсөн байж болох ус гадруудад ахиж одоо самналт хийсэн. Мэдээж нөгөө мэдээч ингээд тархаа явж байгаа шүү дээ. Самуэлийн хөвгүүдийг хайх ингээ хүмүүс ингээл энэ тэндээс ирээлсэн байна. Сайн дураараа. Тэгэд цас нэмж орсон энэ үед тэгээ нэмгээ увцтаач хийсэн цааргалгүй одоо хүүхдүүдийн нэрийг нь дуудаад одоо уулын цав хадан завчаа зэрэг их газруудаар нэлээд хайсан байгаа юм л да. За хөвгүүд алга болоод 3 дахь хоногтой золгоход хайгуул хийхээр ирсэн хүмүүсийн дотор Чарли Росс гэдэг нэртэй нэг хүн байсан. Тэгээд ингэсэн ба Чарли Росс гайхсан юм да. Аав нь ч хэлсэн ба. Гэхдээ нэг жоохон хүүхдүүд те нэг нь 7-той нэг нь 5-тай. Жоохон хүүхдүүд. Одоо ингээ ой тайгаад одоо 3 дахь өдөр болчих чинь. Хаал холдооч те. Эдгээр юу н хаал холдох те. Ойрхон л байгаа те. Яг бид нар олцдохгүй. Энэ юу ямар учиртай юм бэ гэдэг. За ингээд тэнгуутаа Чарли Росс шууд юу гэж бодсон гэхээр нөгөө талын бодож эхэлж байгаа. Шууд аав ээжийг хардж гисэн. За манай хоёр өөртөө айгүй бол өөртөө нударчаад худлаа ингэж сүрдүүлээ ингэж сүр болгож магадгүй худлаа. Чарли Росс юу хийсэн гэхээр гэж Чарли Росс тэр үндэслэл бас айгүй үндэслэлтэй байгаа байхгүй бодож байгаа. Өдөө болтохгүй ингэж юу байдیں۔ Тэгэхээр наад хоёр ч өөртөө асуудалтай юм биш үү гэд ээж аав хоёрыг хардсан байгаа байхгүй. Ингээд цугласан олны дотроос өөрийнхөө санааг дэмжсэн хэдэн нөхдөй хамтаар шууд гэрлүү дайрч ороод байшин дотор хөвгүүдийг хайж эхэлсэн байна. Нөгөө ээж аав суулгаж байгаа. Та нар өөртөө байшин аягүй бол ингээд энэ тэнд нууц юм алчаад тэгээд за Чарлигаар ахлуулсан үл итгэгчдийн бүлэг байшингийн булан тохоо бүрийг нэгжээд шалыг нь хуулаад байшингийн гаднах цэцэрлэг модон тоглоомуудыг хүртэл газраас татаж гаргаж ирээд хөвгүүдийн цогцыг нуусан байж болцсгүй гэх бүх газруудыг шалгаж үтсэн байна. Мэдээж тэнд юуж олдоогүй. За тэгээд манай хүмүүс яг нэг бол бантсан уу эсвэл бусад хүмүүс тэднийг хүн чанар муутай гайхаж байгааг мэдэрсэн. Ямар тааш тэр гэр гэрийн зүг явцсан байна. За юм биш юм байна гэж. Тэгээд Коксын тэр гэр бүл сэтгэл санааны бүр ч илүү хүнд байдалд орж байгаа байхгүй. Тэгээд гэр орон бүр амар болчихж байгаа тийм нөхдөд орж самраа хийж гарч. Тэр өдөр өөр нэг үйл явдал болсон. Коксын байшингаас 16 км зайтай амьдарч исэн нэгэн анчин хөвгүүдийн мөрийг оллоо гэсэн мэдээ ирсэн битгий. Тэр анчнаас. Ингээд энэ үед баг 2000 гаруй хүмүүс ирж хайх ажиллагаанд оролцож байсан. Сайн дураараа. Тэгээ Самуэль Сузана хоёрт бол энэ мэдээ очоод тэгээд хэдэн зуун хүмүүс мөнөөх олцсон мөрний зүгт эрсцгээж мөрийг өргөжлүүлэн мөшөх гэсэн боловч хит олон мөрөнд донд хөвгүүдийн бяцхан мөр өгсөн мэрэгтэй болцсон. Дээгүүр нь бүгд ингэж гүйлдээд эд мөрийн баримтыг устгаж байгаа байхгүй. Тэгээ хөвгүүд алга болсноос хойш 4 өдрийн турш салхи өдөр их тусам ширүүлсэн, цас их хэмжээгээр нэмэгдэж орсоор байсан. Яг л нөгөө энэ байгаль ихний 2 бяцхан өгний амьд гарах боломжийн эсрэг байгаа мэт байсан ч гэсэн 5 дахь өдөр нь гинэт жигтэй намгүй байдал болсон гэж айгүй гой цагаагаар тогтсон болов. За 5 дахь өдөр нь гинэт нэг тийм намгүй байдалд орсон учраас алсад чон уйлах чимээ, зэрлэг муурны хүрзэгч чимээ эдэр бол сонсогдсон гэж байгаа. За тэгээд хайгуул бол үргэлжилж байгаа шүү дээ. За хүүхдүүдийг гэрт нь 9 минут хүргэж олох гэсэн сайн сараад хүмүүсийн тоо бол нэмэгцээр байсан. Хэдэн мянгуулаа болж нэмэгдсэн. Тэгэд илүү системтэй болж ирсэн. Шүнжин ирэлд явсан хүмүүс ээлжээр хэсэг хугацаанд хооллоод амрах цэгүүдийг бий болгоод ээлжилж одоо эрлийн баг бүрдүүлж хайгаа те. Тэгээд ээлж солилцохдоо олонний дундаас тэр хавьда хамгийн удаан амьдарсан болон ан гөрөө сайн хийдэг мөр дагах чадвартай хүмүүсээр хайгуулын багуудыг ахлуулад өнөөх ахлагч нь ямар газруудыг хайгааг үлдээсэн байж болох талаар ямар багууд хаагур явж байх хэрэгтэй зэргийг зөвлөлдөөд ирлээ өргөжлүүлдэг байсан. Уул нь ингээд аюул зохион байгуулалт явсан байгаа байхгүй. Мэдээж тэр үед одоогийн шиг техник технологи өндөр хөгжил нэвтрээгүй байсан учраас хүмүүсийн хийж одоо авч чад харах хэмжээ бол мэдээж тасралтгүй хайх байсан байгаа байхгүй. За ирлийн 6 дахь өдөр болсон. Зарим хүмүүсийн санаачснаад ерөнхийдөө нөгөө юу яасан юм бол одоо манайхаар бол одоо үздэг хардаг хүмүүсийг дуудчихсан. Одоо аргаа ордог хүн тийм аргаа барахаар ялчвал явдаг байхгүй тийм. Одоо манайхаар бол бүү ламт гэдэг юм тийм. Тэгэхээр нүний зүм бэлэгтэнг дуудаж авчруулад үзүүлсэн ба. За эцэг их бол цөхрөнгөө барцсан байгаа шүү дээ. За тгий гэсэн. Ёстой юу л хэлүүл зөвшөөрөхөд бэлэн байсан байхгүй. За ингээд Самуэль Сузана хоёр тэр саналыг зөвшөөрөөд хайгуулын багт байсан хүмүүсийн төлөөлөл Morrison Cove явж зүм бэлэгтнийг авчирсан байна. За тэр яг ер нь нөгөө
нэг юм одоо зарим зүүн бэлгтнүүд чинь тийм байт юм байл да. Ингээд нэг юм хүм барьчаад ингээ хайгаа яваад байт юм байл да. Тэр чигт явцсан юм. Ерөнхийдөө тиймэрхүү нэг хэд нөхдүүд ирсэн байгаа зүүн бэлгтнүүд гээд. За тэгэнгүүт нь хоёр төвөр саваа шиг ашигладаг зүүн бэлгтээ ирээд эхэндээ тэд одоо хөвгүүдийг олно гэдэгтээ маш ихтгэлтэй, нэлээд ихтгэлтэй алхаж байгаа. Сүүлдээ бол тэгээд нөгөө чинь зүүн бэлгтнүүд чинь хайж авч байгаа өөртөө төрсөн байна. Ирлийн багийнх нь нөгөө ирж бас олох ажилтаа болж байгаа. Ер нь тэгээд нөгөө аав ээж хоёр нь уулаад гэсэн нөгөө хоёроо нөгөө хүмүүс уурлаа штэ тэр тэгээд цагийн гар зоохгүй тэр хоёр чинь тэгээд 2-3 удаа тэгж төөрөгтөнд авцсан буцаж олж ирээ тэгээд нөгөөдхөн сүйдээ хүмүүс уурлаад хөөж явуулаад та нар дүр хэсгэж мэсгэж тэгээд явсан байна. За мэдээж нөгөө бүхэл аргыг турш үзэх гээд байгаа штэ. За тэгсэн чинь тэнд өөрийгөө одоо англиар нь бол тэн дээр witch гэж бичсэн байгаа. Одоо шулам гэж орчуулна. Гэхдээ яг тэр нь одоо wizard чинь шиддэн шүү дээ. Wizard чинь эмхтэй нь witch шүү дээ. Тэгэхээр одоо яг шулам бол биш аа. Манайх дээр шулам гэж буугаад байгаа шүү дээ. Тэгэхээр тэр шулам биш одоо нэг шиддэн эмхтэй. Одоо нэг тийм бас нэг үзэж хардаг эмхтэй байгаа байхгүй. Тэр тэгээд нөгөө тэр ч гойж авчирсан ба амаа тэр ном дээр бичсэн нөгөө чинь баг урилга хадаг одоо манайхаар бол хадаг яндар болж авчирж байгаа байхгүй. За өнөө хэмэгтэй ч гэсэн ста би ста харж ийн марж ийн гээл тэр хуш модноос уншсан самар түүж идсэн гэж байгаа. За тэгэл мөчөр навчсан дуунд байна инээ тэрээгээл ер нь бол та нар бол чадхаагүй хол газар байна. Яг нь надад арай илүү мөнгө өгчих юм бол би та нарыг дагуулж тэр газар нь оч зааж өгнө мөн нөгөөх нь жоохон тэхгүй. За тэг эцэг их нь мэдэж өгнө штэ. Нэгсэн мөнгөний өгсөн. За мөнгө авсан шулан бол маргааш өглөөнийх нь 10 цаг гэхэд хөвгүүд чинь олсон байна гэж хэлээд хэсэг хүмүүсийг дагуулад уулын бөмбөс рүү явсан байгаа. За бүтэн өдөр өнгөрсөн 10 11 цаашлаад орой мороод үүд ингээд нөөж байхгүй. Шүн болоход шулан нөгөө эмэгтэй чинь биеийн гинт муудаад гэртээ хараад хүчээс илбэг үйл хийх хэрэгтэй болсон тухайга дуулгаад буцаж яваад дахиж ирээг. Ингээ хөлтөд хам мөнгөний аваад алгуулсан. За хүмүүс ингээ янз бүрийн санаа гаргаад тэднийгээ туршиж үзээл хөвгүүдийг яаж игээд олж байвал ямар ч арга хэрэглэсэн хамаагүй шүү дээ гэсэн итгэлээр үнэхээр л хичээж исэн. За хажин жигтэй явдал шулмаар ерөөсө дуусаагүй. За хөвгүүдийг алгуулснаас хойш 10 дахь өдөр дээр Джейкоб Дилберт гэх нэртэй фермер нэгэн тийм зүүдэлсэн ба манай. За тэгсэн чинь ямар зүүдэлсэн бэ гэсэн чинь уулын бил нэг юм хавцалд том хус мод зэргийг ингээд зүүдэлсэн байгаа нэг. Тэгээд тэр модны доор хоёр хүүгийн цогц байгааг зүүдэлд өгсөн. Хоёр хүүхдийн цогц байгааг. Тэгээд тэрийг босч ирээ ихнэртэй хэлсэн ба. Ихнэр нь битээ баалаараа дундчээ гэж буцаад загинсан юм шиг ба. Тэгээд нөгөөт нь дахин нөгөөтөө хэлэхгүй. Тэгээд хамгийн гол нь технэртэй тэгжсэн. Энэ айгуу тийм бодит байна гэдэг яг зүүд гэдэг нэг юм надад бүр айгуу мэдрэгдээд байна гэдэг. Тэгээд мэл гайхаа тэгээд ихнэртэй хэлээд. За эхлээд тэгээд ихнэртэй бүр айгуу тодорхой хэлж байгаа байхгүй ийм юу байна, ийм хөхөнгөтэй, ийм хавцалсан юм байна, ийм мод байна, ийм юм байна гэдэг маш тодорхой тэр дүрслүүдээ хэлээд надад ингээ айгу бодтор зүйлсээ гэсэн чинь за тэгвэл явъя гэдэг. Тэгээ нөгөө өдөр очиж байгаа байхгүй. За ингээд нөгөө яг хоо энэ хүн бол тэр ихний 3 хоног хайгуулт нь оролцоод болцсон юм байлээ. Тэгээд өөрөө бол ирлээ ажиллаад оролцож ирсэн нөхөр байгаа байхгүй. Тэгээд зүудэлж байгаа. Тэгээд яг хоо ихний хоног зүудэлчээд нөгөө ихнэрийн загинж байгаас битээ баалаа юм яриад бодулж байгаа шүү дээ. Дараагийн хоног тэр зүудээ дахиад зүудлээд ярихт нь ихнэр наваа явж байгаа байхгүй. За тэгээд Джейкоб тэгсэн байгаа. Тэгээ нөгөө эцэг ихний хэлэхээр бүр аргаа гарцсан байна. Одоо нэг юм гараа ночоол гацаач юм ярьж байгаа. Одоо дэлсээ давмаар санаж байгаа шүү дээ. Тэгсэн чинь Джейкоб тэгсэн байгаа хөвтэйг зүгээр ядаж биний тэр зүудэлсэн байж болох тэр газар хэдүүлэл зүгээр очиод үзье гэж тэгсэн байгаа байхгүй. Тэгээд тэр зүудэлсэн газар очиод зүгээр ингээд очиод үзчихэд болохгүй байхгүй шүү дээ гэдгсэн байгаа байхгүй. За ингээд явсан баг. За нөгөө уул хатаар өөрөө явахтаа тэр чинь өөрөө бас уул хатан тийм сайн нөхөр юм шиг байна. Тэгээд нөгөө 3 хоногийн дараа болцсон байгаа байхгүй. Тэгээд хатан махыгаа дуудсан баг. За хоёулаа хамт тавь. Та одоо арай газар мэдээ. Би нэг ийм дүрслэлтэй газар зүйдлээ. За нөгөө хайрсан гээд хатан махыгаа явуучих. За тэгсэн чинь Джейкоб яг тэр зүүдэндээ үтсэн голыг авдаг хавцал баг хүүгийн өмсөж явсан гутал тэгээд тодоос тодоор харсан мөнөөх том хус үнэхээр тэнд байсан. Үнэхээр байсан. Тэгээд тэр хус модны доороос 2 хүүгийн цогцыг олсон. Хүүшээ. Олцсон юм олсон. What? Тэгээ хүүгүүдийн цогц зөнтөө гэмээр зүүдний ачаар алга босноос хойш 15 дахь өдрөө инхүү олцсон ба. Тухайн үед тэднийг хайхаар 4000 гаруй хүн цуглаад уулаар нэг тарсан байсан. Тэгээ эцэг их энэ мэдээ өглөөний 11 цагийн алдад хүрсэн баг.
Хайгуулын багт бол янз бүрийн хүмүүс байсан. Эмчнэр байсан, цэргүүд байсан. За тэгээ эмчнэр байсан учраас хүүхдүүдэд тухайн үед үзлэг хийсэн. Тэгээ эргэн тойронд нь үл залгуулах ямар ч самар жимс байгаагүй. Хөл гар нь маш олон зүсэгдэж энэ тэндээ шалбарсан байсан. Тэгээ хувцас гутал нь ч нэлээд муудсан байсан. Уулын дундуур одоо их замыг бот сөөгн дундуур туулж явснаас энэхүү шархтаж бас хувц хонор нь урагдсан байхаа. Үхлийн шалтгаан нь өлснөөс үүдэлтэй болохыг тогтоосон байна. За тэгээд эмчнэр бол хүүхдүүдэд гэсэн байна. 5 дугаар сарын 5-ны өдрийн ойролцоо өсвөлөнгөө дийлэлгүй өнгөрсөн гэж тооцоолж гаргасан байна. Тэгээ энэ тэднийг олдохоос ердөө 3 юм уу 4 хоногийн өмнө гэсэн үг юм гэж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө энэ дээр юу гэж ярьж байгаа гэхээр зүүдлээгээл эхний өдөр л тийш хариалгасан бол шанс байсан гэж тэр ном дээр бичээд байгаа байхгүй бол ингээд боломжтой. Тэгэхээр нөгөө чинь зүүдээ эхний өдөр эхнээдээ ярьж байгаа сте. Тэнгууд тэр юм загнаж байгаа сте. Тэнгууд дараагийн өдөр дахиад ярьж байгаа гол за яв. Тэгээ очиод нөгөө амттчаас ятгах сте. Тэд чинь нэг янз бүрийн нөгөө үзмж жилдэг шалтгаан юмар явцсан уусч юм бол ингээд юм сонсгоо. Тэгээд тэр чинь бас нэг ганц 2 хоног тэнд ингээд саатсан байхгүй явахгүй нэ тэр. Тэгээ нөгөө чи өөр уул хаданд муу газар мэдхгүй ямар ч орон зайн баримт хадам ахыгаа дуудан тэр нэг өдөр болж ирж байгаа. За ингээд бөө юм болж байгаа байхгүй. За ингээд ер нь бол олдохоос ер нь цогц олдохоос 3-4 хоногийн өмнө нас орсон байна гэсэн ийм үг гаргасан байт юм байлаа. Ингээд цогцнуудыг олоход туссан Джейкобд хөвгүүдийн эцэг их нь талархал болгож тухайн үеийн ханшаар тухайн ханшаар $50 гэсэн байна. 1800 оны $50 чи. Одоо бол тэр хальцаагийн эквивалент нь бол $2000 хацаа ирж байгаа. Ингээд Джейкоб мөнгийг авахаас татгалцсан. Эцэг ихт буцаа өгч тэдэнд одоо энэ нь бол яг тэр юм дээр бол ингээд хүүхд оршуулаа. Одоо ингээд оршуулгын зардал хэрэглээгээд ингээд хүүхдүүдэд оршуулга бол тэр хавьд урд тожид болж байгаагүй олныг хамарсан ийм одоо оршуулгын ажиллагаа болоод нийтдээ 50000 хүн оролцож хувь ашуухаа илэрхийлсэн байна. Энэ үйл явдал дууссан ч гэсэн хөвгүүдийн цогцыг Джейкоб үнэхээр зүүднийхээ тусламжтайгаар олсон гэдэгт эргэлзэж байсан хүмүүс ч бас цөөнгүй байгаад байна. Мэдээж зэрэг итгэхэд бэрхэлтэй. Гэтэл тэр хавьд амьдардаг хүмүүс болоод тэр Самуэль, Сюзанна хоёр ч өмнө Джейкобыг юусаа харж байгаагүй. Тэдний гэрүүд баг хоорондоо 20 км зайтай ийм ингэж амьдардаг байсан хүмүүс байсан байна. Джейкоб зөвхөн фермер байсан болохоор уул хадар сайн явж чаддгүй. Наас цааш явахдаа нэг бол их нэртэйгээ явна, эсвэл хөргөө хадам махтайгаа явна. Тэгээд энэ замчтуулдаг гэсэн. Эхнэр нь бол өөрөө ч тэгдэм билээ. Манай энэ юус ямар ч юу байхгүй, ориентац байхгүй. Тэгээд тэгтээ нөгөө юу яасан баа. Хөвгүүдийн хөл, гар, хувцас, гутал гэдэг олон зүйлс тэднийг одоо нөгөө ерөнхийдөө ингээд тэнд ууланд ингээд удаан тэр хоёр хүүхд ингээд яваал байсан гэдэг нь тэр юм байгаа байдлаас нэг тодорхой хөвгчүүд яваал л дээ. За ингээд өсөлөнгөөс болж нас орсон гэдгийг эмчнэр тогтоосон байна. За энэ явдлын талаар 1931 онд Сара Кокс орон нутгийн сониндныг ярилцлага өгсөн байна. Тэгээд ярилцлага өгөхөд гэсэн байна. За одоо би 79 настай. Тухайн үед 4 настай жоох охин байсан. Ээж аавынхаа харцнаас ямар их айдас, сандрал мэдэрснээ яг л өчигдөрх юм шиг би санаж байна. Аав хаасайгүй сандарч гүүгээд ээж гэр дотор орж ирээл нэг гараал тэгээд ах нарын нэрийг дуудаад үнэхээр их гаслантай байсан надад анзаарчихсан гэж хэлсэн байна. Тэгээд хамгийн сүүлд хөвгүүдийг хайжсан хүмүүс донд өөр нэг хэсэг хүмүүс байсан. Яг тэр хүмүүс нь болохоор хүүхдүүдэд янз бүрийн ерөв бусын зүйл тохиолдсон гэж итгэсэн байлээ л дээ. Тэгээд 4000 орчим хүн уулыг тасралтгүй санаж хаасаагүй хайж байхад олдохгүй байсан цаанаа нэг учиртай гэж итгэж байсан хүмүүс тэгсэн байгаа юм л да. Тодорхой хүмүүс тодорхой зорилготойгоор энэ хүүхдүүдийг авч авсан байна. гэж таамагласан байна. Тэгээд тэр хүмүүс нь болохоор уугуул индианчууд ерөнхийдөө Европын эзэн хөрөнгөлөгчдөөс өөрсдөө болон газар нутгийн хамгаалалтын тулд бөөнөрөөр дамжуулан хийлгсэн харааллуудтай холбоотой домогт гардаг тийм ийм юмнууд байсан байх гэж бодоод байгаа. Тэр хоёр хүүхдийг авч яваад ингээд тахил мөрөгчсэн. Тэгээд тэрний болохоо болоо замдаа хайсан гэсэн ийм утгатай юм байсан байна. Ер нь бол яг уу тэр нутгийн уугуулууд нь болохоор тэгж байгаа. Тэр өөрсдийнх нь одоо юу гэдэг юм байна л да нөгөө зүсөө хувиргач гэж байдаг юм байна. Тэд нэр өөрсдөө хэлээд тэгж нэрлэдэг. Тэр нь болохоор хүний дунд орохоор хүн шиг болцдог. Тэгээд ингээ хүмүүсийг манипуляц ч юм уу ингээ хийгээд ингээ хөдөлгөөд аваад гараа авчдаг ийм зүйл багадгүй хоёр хүүхдэд болсон бахаа гэсэн ийм одоо таамгийг бол орон нутгийн уугуул индианчууд бол гаргасан байна. За 15 хоногийн турш хүүгүүдийг хаасаагүй хайсаар байхад олдохгүй байсан магадгүй тэд зүсөө хувиргачдын дагаж явсан байсантай холбоотой гэж цуу яриа одоо мэрсрийн яриаг бол оршуулгын одоо үйл явдлын дараа ярьсан байна.
За тэгээд энээс болоод Аликейний уулз нь хараалтай юм байна, чөтгөртэй юм байна, сүнстэй юм байна гэдэг яриа одоо ч гэсэн явдаг. Тэгээд ямар тач Коксын гэр бүлийн ууган хоёр хөвгүүн тохиолдсон явдал бол маш жигтэй. Олон үйл явдлуудын цуглуулга шиг ийм маш сонирхолтой ийм үйл явдал болж өрнөсөн байгаа байхгүй. Тэгээ ер нь бол энэ дээр бас бид нар бас бодууштай юм байлаа. Ер нь аялагчид бид нар үзэгчид маань ч гэсэн сонсогчид маань ч гэсэн альва газар нутгаар зорчиж аялж явахдаа уугуул иргэдэг ярьдаг түүх, домог, соёл, аж төрхөн ялгааг сонсох, ойлгох, хүндэтгэх ер нь ингээд бас нэг анхааралтай авчихад нэг илүүдэхгүй юм уу гэсэн сануулгыг л би энэ номыг уншиж байхдаа авсан л да. Энэ нөгөө хиний бичсэн ном штэ. Аликейний ууланд алга болсон хүүхдүүд гэдэг энэ номыг уншиж байхад бол тийм юм гарч ирсэн. Тэгээд энэ дээр яг их сурвалжаа нэгэнд ном ярьсан юм чи ярьчих. David Paulides-ийн Missing 411 A Sobering Coincidence гэдэг бүтээлийг ашигласан. За Чарльз Маккартигийн 1888 онд бичигдсэн Аликейд алга болсон хүүхдүүд гэдэг ном байгаа. Тэгээд Missing Void-ийн сувгийн 2 дугаарыг бас ашигласан. За тэгээд John Ball-ны 1 дугаарын хэсгийг бас ашигласан. Ерөнхийдөө энэ дөрвөн их сурвалжаас өнөөдрийн хэрэг ерөнхийдөө яригдлаа. Эхнийх нь бол Канадад инуитчүүд энэ төр харсан хачин жигтэй хэрэг бол яг үүндээ энэ харт хуулганд хадгалсан, нөөшсөн одоо хүнсний бүтээгдэхүүн хэрэглэснээсээ болоод тэр ноён санаанд нөлөөлөд ингээд одоо хачин жигтэй үйлдэлүүдийг хийсэн болвол дараагийн хэрэг бол Mesa Verde-ийн одоо юу алга болсон ийм хэрэг байгаа. За гурав дахь нь бол мэдээж Аликейний ууланд энэ алга болсон юм харамсалтай хэрэг байгаа. Би бол сүүлийн зүудэг бол магадгүй 3 хоног хайгуул хийж явж чад ойролцоо газраар өнгөрөөд тэгэхээр нэг хүний нэг фокусын хэмжээнд яг ингээ фокуслахад бол яг ингэж л фокуслт юм байл дээр нь хараа бол зүүд болохоор зарим нөхцөлд бол энэ хажуугаар өнгөрсөн зүйлсийг дараа нь одоо нөгөө шөнө унтж байхдаа тарих боловсруулж хамжаагүй үедээ дахин санаж боловсруулах үйл явц гэх. Тэгэхээр магадгүй тэр хус модтой хэсгээр магадгүй өмнө явж чад санаандгүй байдлаар харснаа мэдгүй байгаа зүтэлсэн юм болов гэж зүгээр таам болж байна л да. Тэгэхгүй бол хаанаас ч мэдгүй далдын хүч орж ирээ шүү зүуд нөлөөлөгч байхгүй л да тий. За тэгээд 19-р зуунд болсон 2 хэрэг тий. За тэгээд тэр чинь 2021-р зуунд болсон нэг хэргийн талаар маш сонирхолтой хачин жигтэй хэрэгүүд байна. За тэгээд тухайн эргүүдийн сургамж бол яг таны хэлдгэр бол тийм нөгөө нутгийн иргэдийн бас болгоомжлоор ирсэн газрыг бас бодох те яг ингээ бүх зүйлийг ингээд танаад чинь логихгүй байна ч юм уу эсвэл юм далдын юутай холбоотой байна би тэрэнд итгэдэггүй гэхгүйгээр анхааралтай авах хэрэгтэй юм байна гэж те. За тэгээд өнөөдрийн болсон явдлын дугаараа ярьж гисэн бат махахта баярлалаа. За тэгээд дараагийн дугаар хүртэл түр баяртай үзэгчтэй.